Шинжлэх ухаан таны мэдхүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг эхэлж байна. Орчуулагч, өгүүлэгч Мөнхбаатар болон мөнгөцөл миний бие шин дугаараа хүрэхээр бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг хүссэн хөрөнгө, хүссэн улсаасаа урайт. Инескор лизинг болон чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүйн урайтай Бикутан Kids event-ийн та бүгд төрөж байна. За өдрийн мэнд. За өнөөдрийн дугаарт үргэлжлүүлээд солонгосын дайна яриад дуусгахаар төлөвлөсөн байгаа. Өмнөх дугаарт солонгосын дайна. Тэрний өмнөх төр чи хоёулаа нөө солонгос 2 хуваагдсан түүхийг яриад тэгээ үргэлжлүүлээд ибав төр солонгосын дайны эхлэл хэсгийг ярьсан. За ер нь товчхондоо бол нөгөө Америкийн цэрэг хойд солонгосын Оросын дэмжлэгтэй зөвлөлтийн дэмжлэгтэй хойд солонгосын цэргийг бусаан дээр тогтоогоод эргээд Инчон дээр газардаад тэгээд хариу давшилт хийгээд ер нь хойд солонгосын нут рүү цөмөрч ороод 38 дугаар өргөхөд давж гараад тэгэд ер нь бол Ким ил сүн гэж Ким ирсэн гэж орос школоор нэрэд байдаг шүү дээ. Тэр хүний авторитар дэглэм ер нь бол баг унхан тодорхой болсон байсан. Тэгсэн чинь за энэ дайныг эргүүлэх нэг шал өөр юм болж хөрсөн. Тэр нь бол хятадууд энэ дайнд оролцсон гэдгээ зарласан. За тэгээд өмнөх одоо нэвтрүүлэг маань дууссан байгаа. За хятадуудын гол тактик бол нөгөө хятад чинь юу байхгүй. Нис хүчин ерөөсөө байхгүй. Далайн хүчин ерөөсөө байхгүй. Тийм болохоор дандаа шүн төлөөр маш одоо олон 10,000 цэргийг одоо шүн төлөөр явуулах. Тэгээд гинтийн довтлогоонд отоонд оруулах тийм маягаар дандаа тийм маягаар дан хийгээд явж байгаа. За тэгэхэд бол одоо эхлээд одоо нөгөө энэ зүгээр нөгөө нэг цөөн тооны хятад цэргүүд байна гэж бодож ирсэн үг ерөөсөө тийм биш болж таарсан 100 гаруй мянган хятад цэрэг одоо ялуу голоор дамжаад хойд солонгосын нутагт ороод ирсэн болж таарсан. За гинтийн цохилтод орсон Америк нэгдсэн улсын 8 дугаар арим өмнө зүгт Пхеньянд одоо хойд солонгосын нийслэл тэнд одоо эргэж цугларахаар ухарсан Инчоны газардалтад асар чухал үүрэгтэй оролцсон нэгдсэн улсын X корпус гэж байдаг. Энэ бол айгүй туршлагатай хамгийн мундаг Америкийн корпусуудын нэг л дээ. За X корпус болон нүүбийн бусад цэрэгтэй нийлсэн 30,000 цэрэг хятадын 120,000 цэрэгтэй тулгарч байна гэж байгаа. За гэхдээ энэ мэдээж нэг зэвсэг хэрэглэл техник зохион байгуулалт цэргийн бэлтгэл эдгээр хамаагүй илүү байгаа шүү дээ. Хятадын зүгээс бол ерөөсөө л махан овоо гэдэг тактикаар л үзэж байгаа. Тийм ээ. Юу вэ хүн бэ? Тэг юу л энэ хүн байна. Тэр хүн цэргийн үнцэн нь бол баг нэг чухал биш те. Гэхдээ одоо үнэхээр бас Америкийн тал нь үнэхээр нарийн зохион байгуулалтаа ажиллаж чадсны хүчинд за энд бол 1000 цэрэг алгагдсан 5,000 цэргийн ухрах байлдал хийгээ яваад байгаа шүү дээ тий 5,000 цэрэг алга болсон гэж байгаа 4,500 цэрэг шархагдсан за энэ дэр айгу одоо хэцүү зовлонтой нэг нь юу гэхээр 7,500 байлдааны бус хохирол гэж байгаа байхгүй за тэгээд дээрэс нь 15 танк алдсан за байлдааны бус хохирол гэдэг би одоо хятадын хохирлыг юу ярьж дуусчихэд энэ болохоор зөвхөн хятадын төрх дайн одоо Америк болон Өмнөд солонгосын ухрах дайны хохирлыг л яриад байгаа. Хятадын хохирол гэсэн чинь бас бүр аимшигтай. Одоо хятадын 120,000-аас одоо 7,000 цэрэг нь алгагдсан 14,000 цэрэг нь шархагдсан 31,000 байлдааны бус хохирол гэж байгаа. Тэгэхээр энэ ерөөсө хүйтэн ойтон өвчин зовлон үйлсгэлэн тийм юм. Одоо юу дайнд оролцохгүйгээр ерөөсө алгадсан цэргийн тоо ийм болж таарч байгаа хөөхгүй. Тэгээд энэ дээр одоо хүйтэн нойтноос гадна нэг тренч фут гэж нэг аюултай юм байдаг. Тэгээс байнгын хүйтэн нойтнд явсаар хагаад одоо хөл доороос улнаас эхлээд илжирч ялзардаг. Тэгээд арьсан нүүж мүүгээд бүрст аюул болдог тийм гэж байна. Та нөгөө санаж байгаа бол Forrest Gump дээр нөгөө Forrest Gump Вьетнамын дайнд явах болсон чи ээж нь миний хүү яадаг ч бас хуурай ламстай байх шүү гэж хэлээд байдаг. Тэр чи үнэн бохгүй. Тэг ерөөсөө л хуурай ламстай байхгүй бол тэр trench foot буюу одоо хөл ялзрах гэдэг тийм аюултай үзэгдэл болдог. Тэгэхээр иймэрхүү янз бүрийн өвчнөөс болоод тэгэл явж чадахгүй болоод баригдал болдог. Энэ дайны олдсны цэргүүд гэдэг асуудал одоо маш том асуудал болж хөрж исэн байдаг. Тэр тухай ер нь сүүлд нь ярих юм. За хятад яаж юм хүчтэй байна вэ гэхээр за нэгдүгээр Гоминдоны армийн зэвсгийн үйлдвэрүүд тэдний гарт орцсон байгаа. Нөгөө хийнэг чинь Чанка шиг чинь 50 руу гэж явуулсан байгаа шүү дээ 49 онд тий. За дээрэс нь Манжуурт байсан Японы зэвсэг бараг тэр чихээрээ тэнд Манжго гэж тоглоомын ус байсан шүү дээ тий. Тэр чи одоо унтсан тэрний одоо бүх цэрэг зэвсэг тэр чихтэй бараг хятадын мэдлэлд орцсон байгаа. За үйлдвэрүүд нь бол бүгдийг нураагаад зөвлөлтийнх нь бол ачаад аваа явуулсан шүү дээ.
За ингээд пулематтай, миниматтай, хагас автомат буута, их буута. Би болохоор нөгөө нэг хятадын зэрэг нэг зөвхөн нөгөө нэг юу нэг удаа одоо тош гэж бууддаг. Тим одоо винтовтол явж байгаа болов гэсэн чинь энэ миниматтай. Тэгээд янз бүрийн автомат буута. Тим зэвсэгтэй хятад орж ирсэн байгаа байхгүй. За тэгээд X Corps одоо Америкийн X Corps ямар ч гэсэн зохион байгуулалтаа ухарсаар яваад одоо нэг далайн бомбтонд очиод тэр бомбтараа дамжиж аврагдсан. Ингээд дахиад энэ дээр бас нэг олон 10,000 Өмнөд Америкийн одоо Өмнөд Америкийн Өмнөд Солонгосын жирийн иргэдэг бас аварсан. Энэ бас ингээд Хүйтний туршиж явагдсан хамгийн том аврах ажиллагаануудын нэг нь энд явагдсан байт юм л. За 12 дугаар сарын 5-нд энэ өмнөх нэвтрүүлгээр ярихдаа болохоор генерал Макартур бид нар одоо илт дав ялд байгуулад явж байна. Тийм учраас бид нар зул сараас өмнө гэртээ харьцна гэж зэрэгүүдээ амлаж ирсэн байхгүй. Тэгтэл одоо 12 сарын 5 болцсон. Тэгэхээр одоо Хари Трумэн хятад энэ дайнд орсноос болж энэ дайны асуудал ер нь шал өөрөөр эргэлээ шүү гэдгийг улс орон даяар зарлж байгаа. За он гарахаас өмнө нүүбийн цэрэг хойд солонгосоос бүрэн гарсан. Одоо үргшээ төрөгдөд гарсан гэсэн үг шүү дээ, тий. Хятад хойд солонгосын харин 38 дугаар үргийг давж одоо үргшээ ороод цөөвл одоо тухай чөлөөлөгдөд 3 сар өнгөрчөөд дараа дахиад эргээд хойдын одоо эзэмшилд орчиж байгаа байхгүй. Сөөвлч одоо бүр хичнээн ч удаа хоёр талд орсон бүүмэд. За өмнө нь их хүчнүүдийн тодорхой хэмжээний оролцоотой байсан өмнөд хойд солонгосын дайн бол одоо бол бүгд найрамдах хятад ард улс Америк нэгдсэн улс хоёрын шууд мөргөлдөн болж хувирж байгаа. Хари Трумэн одоо хятадын эсрэг цөмийн бөмбөг ашиглах тухай хүртэл ярьж ирсэн гэж байна. Энэ үед бол. За энэ гэхдээ яг Хари Трумэн бол аль болох нэг хэрэглэхгүйгээр зохицуулах талаас нь яриадсэн. Энэ гоолын цөмийн бөмбөг ашигла гэж яриадсэн хүн энэ генерал Макартур гэж хүн байгаа байхгүй. Энэ Макартур энэ Трумэн хоёрын хоорондын зөрчил бас нэлээд Америкт бас томоохон улс төрийн хямрал үүсгэжсэн тийм тохиолдлууд байгаа юм байна. За генерал Макартур Тайван дэх Гоминданы арим түшиглэн ялуу голоос хойш хятадын цэргийн баазуудыг бөмбөгдөх бас одоо цөмийн бөмбөг ашиглах асуудлыг дэвшүүлж исэн. Энэ бол шууд дэлхийн 3 дугаар дайнд одоо орохоос өөр аргагүй гэж одоо генерал Макартур үзээд байгаа байхгүй. Тэгэхгүй бол энэ чи бас нөгөө одоо Макартурын талаас харах юм бол бас нэг утгагүй асуудал үүсээд байгаа байхгүй. Шууд шийдвэртэй дайн хийчихгүй. Тэгэхдээ бас мангар олон цэрэг тэнд чи үхээд идэг. Дайны бус хохирлт одоо байлдааны бус хохирлт тэнд тийм аюултай хохирол явагдаад идэг те. За Вашингтон, Москва хоёрын харилцаагаар бол за ямар ч байсан хоорондоо л байлдаж болохгүй шүү гэсэн тийм байдлаар одоо корреспонденс одоо тийм загтал харилцаа одоо цахилгаан холбоо тийм одоо явагдаад байсан байна. За ингээд ямар ч Мао орж ирснээр Ким Ир-сений одоо дэглэм аврагдсан. Одоо Мао орж ирээгүй бол мэдээж хойд солонгос гэдэг юм. Бидний мэдэх хойд солонгос гэдэг коммунист улс бол байхгүй байсан. За ингээд хэдийгээр ингээд дэглэм аврагдсан боловч дайн дахиад нэг 2-3 жил одоо сунжирах нь ер нь бол ойлгомжтой болж эхэлж байгаамаа. За хятад солонгосын логистикийн асуудал одоо урагшлах тусам хүндэрч байгаа. Энэ ч юм бол маш одоо нойтон чиглэг одоо хурд үнц ихтэй газар шүү дээ. Тэгэхээр одоо тэр одоо цэргийн тээвэр логистик хүнс хангамж цэргийн зэвсгийн хангамж гэдэг асуудал урагшлах аль давшиж байгаа талдаа л ингээ хүндрэлтэй болоод яваад байдаг. Дээрээс нь өмнөдийн хүчин бол Америкийн хүчин бол агаарыг эзэлсэн байгаа. Дээрээс нь далааг эзэлсэн байгаа. Тэгэхээр далаагаас нөгөө тээвэрлэгчээр нөгөө онгоц хөөрөгдөг. За тэгээд өмнөдөөс бас нөгөө нэг агаарын баазуудаас хөргөд онгоц хөөргөд тэгэл тэр логистикийн хангамжийн цовоог ерөөс бөмбөгдөд байдаг. Бүр юу ч үлдээхгүй талхицсан шүү дээ. Хойд солонгосын тэр хот тосгоддаг бол ер нь бол одоо бүр жирийн баг урт цовоохоо шиг тосгон л биш бол ямар нэгэн логистикийн үйл ажиллагаатай авто замтай төмөр замтай юу ч үгүй яд шуудан холбоотой цахилгаан холбоотой тийм байсан бүх тосгодыг бүгдийн юу ч үлдээхгүй бөмбөгдсөн Америкийн одоо нисэх хүчин бол тийм. За ингээд логистикийн асуудал хүндэрсэн. Одоо хятадын одоо тэр махан овоо гэдэг тактик нь олигтой нөлөөлөхөө болж эхэлсэн ерөөсө. Тэр чинь бараг л цэргүүд нь байлдаанд орохгүй л үхээд идэг болцсон болж таарад байгаа байхгүй. За энэ үед одоо нэгдсэн улсын 8 дугаар армийн удирдлага солигдож дислэгч генерал Матью Риджвей гэдэг хүн одоо гарч ирсэн. Макартурыг халаа хийсэн. Яг гэвэл Макартур ч шууд 3 дугаар дай хийя гэсэн тийм асуудал тавиад ирсэн учраас тийм. За тэрний удирдлагатор нүүбийн цэрэг өвлийн турш олон тооны хүнд тулаан хийж хойдын армийг ухрааж эхэлсэн гэж.
эн чинь нөгөө нэг яг одоо 38 дугаар өргөрөөс урагшаа болоод ирэхээр нөгөө өмнөдийн цэргүүд болон Америкийн цэргүүд чинь янз бүрийн бэхлэл тавьцуучаас тогтоож чадаад байдаг. За хоошоо ороод ирэхээр хойдын цэргүүд нь одоо бэхлэл хийх тогтоож чадаад байдаг. Тэгэхээр энэ дэр чи яг нэг stalemate буюу одоо хайнцах гэдэг ойлголт. Яг энэ дээрээс үүсч эхэлж байгаа байхгүй. За 51 оны 3 дугаар сар буюу одоо тэр хавар болж одоо арай дулаарч эхлэхэд одоо ямар ч сан өмнөдийн арим давшсараа сөүлийг буцааж авсан байдаг. 3 сарын зайтал ерөөсөө одоо солигдоод ийн гэсэн үг. За энэ дээр attrition warfare гэдэг нэг асуудал. Буюу энийг би болохоор elect айн гэж орчуулад байгаа. Тэг хэн хэнийхээ хүчийг барж дуусгахын төлөөтэй айл болж байна гэсэн үг. Ерөөсөө стратегийн зорилго нь тэр болчихж байна. Буюу тэр хотыг эзэлж авах, тэр одоо тэндээс одоо дайсныг гаргах, тэнд газардаа тийм газрыг эзэлж авах биш. Зүгээр л ерөөсөө нэгнийхээ хүчийг барж дуусгах. Төлөвлөгөөг нь хүлээх. Тийм, төлөвлөгөөг нь хүлээх. Тийм л дайм логистикийн асуудлаар. Тийм л дайм болж хөрж байгаа. За яг нэг 38 дугаар өргөх дээр одоо фронт ерөнхийдөө ингээл тогтчихж байгаа байхгүй. За нүүбээс хятадын засгийн газрыг төрөнгөйлөгчид зарлаад цэргээ татахыг шаардсан. За хятадыг одоо дипломат хоригт оруулж эхэлсэн гэдэг. За эндээс үүсгэсэн нь ер нь дипломат хориг, эдийн засгийн хориг бол 20 жил үргэлжилсэн шүү дээ. Хятадын эсрэг тавьсан те. Одоо нөгөө нэг хин Маог одоо хятад гэдэг субъект мөн гэж үзэх үү гэдэг асуудалч баг 20 жил яригдсан болж таарч байгаа байхгүй. Яг л нөгөө Тайвань руу хөөгдсөн байгаа. Чан Кайшигийн Гоминдэн засгийн газрыг л одоо нүүбийн аюулгүй зөвлөлт дээр хятад гэдэг субъект гэж үзээд байдаг тийм. За тийм асуудал гарч ирсэн. За энэ хооронд Чипённигийн тулаан гэж болж байсан, хос хонгилын тулаан гэж. За энэ хонгил гэдэг чинь юу ч нэг хөнди мөнди ч юм уу суугж алах ч юм уу тийм утгатай байж магадгүй тийм. За имжин голын тулаан гэдэг олон тулаан болсонд за энэ болохоор ер нь ихэнхт нь холбооны цэргүүд гайхамшигт ялалт байгуулвал гэсэн одоо байдлаар харагдаад байгаа юм л. За үнэхээр харахад бол одоо цэргийн тооны хохирол мөхрөл гэдэг ч юм уу тиймэрхүү юм харахад бас тэгж л харагдаад байгаа юм л да. Холбоотны хохирол бол буюу одоо нүүбийн хохирол бол за нэг 1000 орчим цэрэгтэй. За хятадтай хохирол дандаа 100000 цэрэг. Одоо 100000 дор хаяж 100000 гаруй цэргийн хохиролтой. Тэр чинь угаасаа л тэгэл хүний олноор л байлдаж байгаа юм чинь те. За гол нь бас одоо хятадын харин тулааны зорилгоо биелүүлж чадахгүй байгаа учраас энэ бас нэг ялагдал гэж л харагдаад байгаа байхгүй. Тэр нэг хүний тоогоор арай л тэр одоо шоргоолчиг бужигнал тэр одоо нэг толгодыг эзлээд авчна гэж төсөлжсэн тэрэндээ хүрч чадахгүй байгаа учраас яалч нүүбийн цэрэг цөөн цэрэгээр одоо тэр хамгаалах зорилгоо биелүүлчлээ гэж л харагдаад байгаа байхгүй. Тэгтэл одоо эн чинь бол хоёр улсын зүгээр байлдааны арга барилын онцлог маяг юм харагдаад шүү дээ. Эргээд нөгөө Америкийн довтлыг гэвэл бас юу ч хийж чадахгүй шүү дээ. Тийм л байдалтай болж харагдаж байгаа маа. За хоёул нэг хамтран ажиллагчаа танилцуулчаад дараагийн хэсэгт орох. За тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийг маань чанарыг танд авчирнаа. Хүүхэд бидний ирээд өрөө те. Bikutan Kids event гэдэг чинь. За сайхан нөгөө манайханд манай хүүхдүүдэд нөгөө амин дэмийн багц бэлгэлсэн. Тэгсэн шүү дээ. Тэгээ айгүй гоё витаминууд байсан те. За Lenus Med хэмээх компани энэ бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирд юм байна. Амин дэмээр баялаг өвөл өрөөндөө хүүхэд багчуудын тархлааг дэмжих олон төрлийн амин дэмүүд, ашигтай бактери, эрдэс бодисыг нэг дор агуулсан нийлмэл найрлагатай 4 төрлийн Bikutan хүүхдийн витаминыг санал болгож байгаа юм байна. За тэгээ мэдээж альва хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эм витамин бүгдийг нь зөвхөн эмчийн зааврын дагуу зөвлөмжийн дагуу хэрэглэх хэрэгтэй гэдгийг анхааруулъя. Тэгээ та бүхэн Bikutan хүүхдийн витаминыг Health Point болон бүх эмийн сангийн салбаруудаар худалдан авах боломжтой. Мөн Alkaloid Mongolia Facebook хуудасаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Айгүй гоё витаминууд байсан. Нэг нь амар гоё юм. Бидний багтаа уудаг байсан юм витамины амттай. Саностол гэдэг Германы витамин байдаг байсан байхгүй. Шингийн юм сироп. Яг тэрнтэй адилхан амттай санагдсан надад. Гоё юм шингээ халбаар уудаг витамин байсан. Нөгөөг нь тэгээд одоо дархлаа дэмжигчгээд юм нунтуг байсан юм жижигхэн юм терафлю шиг юм жижигхэн саасуудтай онгоолгоод хүүхдээ ингээд талаа ягуулсанд найруулад уучхад илүү амт байхгүй чихрэн ус харцсангүй байх санагдсан. Ер нь бол одоо өвөл дуусаад хавар болж энтэй жинхэнэ дархлаа ундаг үлрэл штэ. Гинт сэрүүхэн болол гинт дулаахан болол хуурж байгаа л нэмгээ утсанд оруулж байгаа л даралдаг. Тэр энэ үед бяцхан үрсийнхээ эрүүл мэндийг дэмжиж дэлхийд чанартай тэргүүлэгч үйлдвэрүүдийг найдвартай витамин, амин дэмээр хүүхдүүдэд бүгдээрээ дархлааг нь дэмжээ. За тэгээд
8003 51 91 8003 51 91 болон 9934 9717 9934 9717 дугаарын утсаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. За ивент тэтгэгчтэй баярлалаа. За баярлалаа. За ингээд ийм байдалтай нэг 1951 оны 100 болж байгаа. Одоо чи нэг дайн дуусахад нэг 2 жил, ариг 2 жил хүрэхгүй хугацаа ер нь үлдээд байна гэсэн үг. За хин ер нь бол илт дав ялд байгуулж чадахгүй гэдгээ дотроо ер нь мэдж гин гэсэн үг юм. Тэгэхээр чин ийм үед яадаг вэ гэхээр хин яаж нэгнийх нь өөрөөсөө нүрийг тахалж гарах вэ гэдэг асуудал яригдчих эхэлдэг байхгүй. Айл нь ялагдж байгаа юм шиг ялагдсан юм шиг харагдахгүйгээр энэ дайнаас гарахыг хүсэж эхэлж байна гэсэн үг. Тий одоо safe face гэдэг шүү дээ. Тий safe face яг үнэ тий. Нүрээ аврах манайхаар бол одоо арьсаа аврах ч юм уу. Тий арьсаа аврах нэг ялагдсан биш бас нэг юм ялсан байх гэдэг. Тэр нэг их орондоо хэрэгтэй байдаг. Яг дотооддоо хэрэгтэй. Нэг улс төрийн аженда, пропаганда бүх юмд хэрэгтэй байдаг. За тэгээ солонгосыг бүрэн нэгтгэх нь гэсэн зорилгоо бол айл нь бүр хайсан. За хин одоо нэгэндээ айл болох их хохирол учруулж байгаад давуу байдалтайгаар хилцээр торох сонирхолтой болж эхэлж байгаа. Энэ чинь ерөөсөө дандаа тийм байл. Хилцээр нь болж лээд дайны явагдчихлээ. Дайны мэдээ ирлээ. Одоо нэг манайх нэг удаа ялцсан бол би дараа одоо маргааш өглөө болох хилцээрт илүү давуу талтай орсон. Тий илүү зүйл хүснэ, илүү юм тулгаж шаардна гэдэг ч юм. Дандаа нэг тийм байдалтай болчих хөөрчж байгаа байхгүй. За энд хожиж байгаа хүн бол ганцхан Сталин байна. Хятад Америк хоёр нэгнийгээ цуцааж л байвал Сталин л ашигт. Ерөөсөө тийм болж. Тэгэхээр нэг Сталин ч дандаа нэг цэвэр зэвсгээр туслаад тэгээ дандаа нэг тийм байдалтай. Тэгэл Америк Хятад хоёрын хооронд ингээл цуцаагаал энэ айгу баяртай сууж байгаа байхгүй юу ернээ Сталин бол. За хоёр тал хоёулаа 38 дугаар өргөргийн дагуу нууфж ухсан, уул толгод гол мөрний дагуу бэхлэлд босгосон. Тэгэл хоёр талаас хоорондоо ингээл буудалжээд их буугаар нэг рүү галжээд ерөөсөө нэг trench warfare гэдэг чинь дэлхийн нэгдүгээр дайны байдалтай л ер нь маш адилхан болсон гэсэн. Нуувчны. Тий, одоо нуувчны, оковны байлтай гэдэг тий. За тэгэл хоёр талаас одоо за эн чинь саяас тий. Хин рүүгээ нэвтэрч болж чадахгүй. Тэгэх гэж оролдвол ялагдаад өөрөөсөө хамгаалж байгаа байрлалаа хүртэл алдах аюултай. Тэгэхээр ер нь хоёр талын зэрэг бас л ингээл нэг зууралдсан байдалтай болчихж байна гэсэн үг. Ганц толгод эзлэхийн төлөв үлэмж хэмжээний хохирол амсах үзэгдэл байн гарч ирсэн. Газруудын одоо энэ одоо нэг тулдаан болсон газруудын нэр нь байгаа юм л та. За цусан даваа гэж байгаа, цөхрөлийн даваа гэж байгаа, нэдлагааны толгой гэж байгаа. Халзан толгой гэж нэрлсэн нэг тийм газар. За халзан толгойн ямар очтой вэ гэхээр бүр их буугаар ингээд шээлдэг шүү дээ. Нүдсээр хагаад бүр өвсөргөлж байхгүй юу ч байхгүй бүр нэг тийм сүрцэн нэг тийм толгойд тэр халзан толгой гэж old bald гэдэг юм л да. Англиар л энэ нэрнүүд нь дандаа нэг Америк зэргүүдээ өгсөн нэрлэлтийн солонгос нэрнүүд мэдээж шал өөр юм байгаа хэ. За энэ л толгойг эзэлчихвэл яллаа гэж одоо дайрдаг одоо яллаа гэж дайрдаг. Үнэндээ бол фронт дойлогтой өрчлөлт ерөөсө гардггүй. Ийм байдалтай баг 2 жил өргөлжиж байгаа байхгүй сүүлийн дайн. Одоо энэ дайны сүүлийн 2 жил нь те. За Америкийн баримталж байгаа бодлого нь юу л одоо өмнөд солонгосын тусгаар тогтнолыг ямар ч байсан хамгаална. Тэгвэл хятад их газрын хятад руу одоо ховтлохгүй, Оростой шууд байлдахгүй. Аль яаж ч байсан дэлхийн 3 дахь дайныг гаргачихгүй л гэсэн байдалтай үүсдэг байхгүй. Эн чинь яадаг вэ гэхэлэр цэргүүдтэй хамгийн хүнд тусдаг. Цэрэг нь сүүл рүүгээ бүр ингээд утга учраа ингээд ойлгохоо байж эхэлнэ. Тэгэд нэг мөсөн байлдчихгүй, цөмийн өмнө байгаад тэргөө ашиглажчихгүй, тэ? За ингээд дайныг улам өргөжүүлэх сонирхолтой байсан генерал Макартур энэ үед халагдсан байгаа. Нэг мөсөн шийдэмгий дайн хийхгүй Америк хөвгүүд амнасыг дэмий үрж байна гэж одоо шүүмжлээд байсан байхгүй. Макартур. Тэгээд Макартур ч очиад бас нэг амар тийм баатрын ёсоор бас хүлээж авсан л да. Гэхдээ эцсийн нүндээ бас энэ чинь нөгөө нэг иргэний одоо засгийн газрын шийдвэрээр бүх юм явагдсан шүү дээ. Америк юм чинь бол милитарист засгийн газар биш учраас те. За Макартур болохоор хятадыг гяст дарчихвал одоо дайн харин ч хурдан дуусна гэж маргаад байсан. Гэхдээ энэ бол амар биш шүү дээ. Нөө хятад чи эргээд Бээжингээ халдлаа ч гэсэн эргээд партизаны дайн хийгээд эхлэх юм бол Америк бол ялахгүй шүү дээ. За тэгээд Америкчууд хятадын их газар руу нэвтрүүл Орос одоо зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой болж байгаа. Өөрсдийн биеэр орохгүй байгаа. Тэр Орос ч нь одоо өөрсдийн биеэр оролцох магадaltaй болж эхэлнэ гэсэн үг. За Орос зүгээр суухгүй гэдэг бол
Оросын баруун фронт дээр буюу төмөр өшгийн дагуу мөргөлдөө өсөх боломжтой болж эхэлнэ гэсэн үг. Одоо тухайд сэргээн маршал төлөвлөгөөр сэргээн босголт хийж байгаа юу чинь одоо баруун Европ ч юм бол дайн татагтан одоо хүссэн хүсээгүй дайн татагтан оролцох магадaltaй буюу одоо жинхэнэ утгаараа 3 дэлхийн 3 дугаар дайн болох магадaltaй болчихно гэсэн. Хэрвээ Макартурын хүсээд байгаагаар болвол тэ. За Хятадын тал бол цэргийн болон эдийн засгийн хүн тохирол амсч байсан ч гэсэн одоо Америкийг эсэргүүцэж Солонгос туслах дайн гэдэг одоо суртлах хуулгаар маавал нэлээд алдартай болж байсан. Энэ ч бас нэг дотоодын ив нэгдлээ энэ дайныг ашиглаж хангаад байгаа байхгүй. Бид нар одоо нэгдсэн дайсны эсрэг тэмцэх хэрэгтэй шүү. Юун одоо гоминдан юун одоо янз бүрийн жилийн мөлийн финтаминтайн анхуу бүлэгтэй тэр мэрэг одоо боли одоо энэ Америкийн эсрэг л одоо ах トゥ болсон хойд солонгосчуудаа хамгаалъя гэдэг суртлах хуулга хийгээл тэгэл дотоод нийгмийгдээ хангаал тех тусам өөрөө хүчрэх болол ингээд яваад байгаа нэг юм Хятадын дотоод үзэгдэл байдаг. За Хятад зэрэг зоригтой тоогоор илт даваа боловч тэдэнд одоо агаарын болон тэнгисийн нэмжлэг ерөөс огт байхгүй. Хятад явган цэргээс өөр юм бараг л байхгүй. Явган цэргүүд нь харин нөгөө нэг янз бүрийн пулемат, минимат гэсэн одоо юутай зэвсгэл бас тодорхой хэмжээнд гайгүй. Арайч бас нөгөө бараг хөл нүцгэн шахах солонгосын цэргүүдээс хамаагүй дээр л байгаа гэсэн үг нь бол. За Оросын оролцоо болохоор одоо ялуу голын дагуу МиГ хөндөй гэдэг нэг тийм газар байдаг. За тэнд Оросын одоо цоошин Микоян Гуревич МиГ-15 гэдэг сөнөөгч онгоц Америкийн F-86-тай 2 жилийн турш агаарын байлдаан хийсэн. Хоёулаа одоо сөнөөгч онгоцнууд гэсэн. Энээс өмнө янз бүрийн ингээд агаарын байлдаан болохоор голдуу нөгөө бомбрууд бөмбөгдөгч онгоцнууд одоо ингээд дээрээс нь ингээд бөмбөгдөд агаарт одоо юугаа тогтоогоод яг ингээд 2 сөнөөгч онгоц хоорондоо байлжсэн тохиолдлууд ер нь нэг гарч байгаагүй. Хамгийн том тохиолдол нь бол ерөөсөө энэ 2 жилийн турш одоо энэ дайн үргэлжилсэн. За албан ёсоор бол Хятадын баазаас хөөрсөн нисгэгчд нь радиогоор хоорондоо хятадаар ярьж байгаа. За заримдаа солонгосоор ярьж байгаа. Тэгтээ тухайн үед одоо Америк нисгэгчдийн мэдээлж ирснээр эдгээр Орос аялахтай байна гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр үндэ бол тэнд одоо Хятадын дөрөв төвцтэй Оросын нисгэгчд яваад байсан гэсэн. Тэгэхээр энэ альбан бусаар бол Америк Орос хоёр хоорондоо байлдаад байгаа тийм ил цагаан тий. За тэгээд ийм л байдалтай явж ирсэн байгаа. Агаарын тулдааны хувьд бол энэ нь Америкийн нэгдсэн улсад зөвлөлт хоорондын зарлаагүй явж ирсэн гэсэн үг болж таарч байгаа тийм. За 2 жилийн хугацаанд одоо хоёр талаас хэдэн зуун онгоц нэгнээс өрүүлж тэр хөндий одоо онгоцны сэгээр дүүрч ирсэн гэж байгаа. За тийм байдалтай. Одоо дайм байна. Үргэлжлээд байгаа юм байна. 1951 оны 7 дугаар сарын одоо 10-нд анх удаа Нүүбийн команд болон хойд солонгос Хятадын төлөөлөгчдийн хооронд уулзалт болсон гэж байна. За ямар ч байсан уулзалт болж байна гэдэг нь одоо дайн юу н хайнцах тийш хандж байгааг хоёр тал одоо хүлээн зөвшөөрч байгаа. За харин ямар нэгэн зөвшөлтсөл хүрнэ гэдэг бол харьцангуй өөр маш хүнд асуудал болж өөрнө шүү дээ. За ингээд 2 жилийн турш одоо байнга л ингээд уулздаг. Тэгэл нөгөө байлж байгаа л уулздаг. Түрүүн хэлсэн үү хин ямар даваа талтай байна. Тэр асуудлаа ингээд ярилцаал уулзаад гэсэн. Энэ дэр нэг бас их харамсалтай ч юм уу бас нэг сонин тохиолдол гэх юм уу. Тэр нь болохоор ингээд олзны цэрэг POW Prisoner of War гэдэг олзны цэрэгийг буцаах асуудал болж хамгийн том маргаанд хийжсэн байдаг. Яасан гэхээр Америкийн талд олзлогдсон хойд солонгос болон Хятадын цэргүүдийн ихэнх нь буцахыг хүсэхгүй байсан. Тэгэхээр энэ нөгөө нэг Америкийн олзонд байсан амьдрал нь баг Хятадын хайрамд байсан амьдралаас дээр байсан юм уу гэж баг харахаар байгаа байхгүй. Эсвэл магадгүй нөгөө одоо чинь бараг л олзны цэрэг болсноос өсөн дээр гэдэг нэг тийм юу байсан уу? Итгэл үнэмшил юм уу ойлголт айдас сүрдүүлэг нөгөө талаас. Ирүүл одоо нөгөө нэг юу чи баг байлдаж байгаад үхэхийн оронд олзлогчлаа гэдэг ч юм уу тиймэрхүү юм. За яг тэр талаар яг нөгөө албан ёсны архивын янз бүрийн бол нэг бичсэн юм байхгүй. Яг суртлага хуулгаараа ямар ч байсан байж магадгүй. Тэгэхдээ тэрнээс өөр нэг том айдас байгаа. Юу гэхээр за эхлээд яг юуны талаас нь юу одоо үзэл сурталын талаас нэг зарим нэг юм ярил л да. За Америкийн талаас бол албадан буцаахыг дэмжихгүй гэж байгаа. Тэр чинь бас нэг либерал ус учраас те өөрөө хүсвэл буцаж болно. За
буцмааргүй байвал одоо ялангуяа хойд солонгосын цэргүүд бол одоо олонний цэргүүд бол өмнө солонгостой шингээд амьдрах ямар ч асуудалгүй шүү дээ. За хятадын цэргүүдийг бол бас яах вэ? За буцмааргүй байвал та нарын асуудлыг бас нэг өөрөөр шийдэж болно гэх юм. Тийм байр суурьтай байгаад байгаа. За хятад болон хойд солонгос бол бүгдийн нэг бүрчлэн чирхгийгч үлдээхгүй буцаа гэдэг тийм одоо шаардлага тавьж байгаа байхгүй. Энэ дэр нөгөө нэг юу? Олзны цэргүүд одоо тийм Америкийн талд очиод бүр Америкт очиод ингээд амьдрал шүүндэр ингээд явбал эн чинь үжил сурталын амар том зэвсэг болохгүй Америкийн талд. Яг л тэр чинь социалист коммунист нийгмийн одоо үнэн нүүр төрхийг илчлэн гэдэг юм. Эргээд тэнд амьдрал ямар хэцүүсэн, тэнд ямар худал хуурмаг явжсэн, авилга хэл ахуулын ямар байдیں۔ Тийм дотоод ер нь бол хэцүү шүү. Ер нь сүрцэл байсан шүү дээ. Тийм амьдралыг нь одоо илчилчнэ. Тэр нь одоо юуны сурталын хуулгын их том зэвсэг болно гэдэг айдас бол маш их байгаа байхгүй. Одоо юун дээр тийм байдаг шүү дээ. Одоо дээрэс нөгөө нэг юу дайсанд олдлогдож байгаад ирсэн болвол энэ дайсны гар хөл болсон байх магадaltaй. Дайсан руу буцааж мэдээ илгээдэг, тагнуул болсон байх магадaltaй гэдэг. Тийм айдас бол энэ олзын цэргүүд маш их байсан. Торгуулийн сүмэн гэдэг бид нар одоо гоё сериал Штрафбат гэх сериал байгаа шүү дээ. Тэн дээр чинь манай одоо гол дүрийн Твердо Хлебов гэдэг тэр залуу чинь нацист Германд олдогдож байгаад нөгөө булчин дотроосоо бүр ингээд ухаж гарч ирээд эргээд ирсэн чинь тэр ингээ байцаагаад тэгээд сүүлд нь тэр шийтгээ торгуулийн сүмд ингээ оруулчихдаг шүү дээ. Тэгэхээр тийм үзэгдэл ер нь бол байсан л болж таарад байгаа байхгүй. Энэ асуудлаас болж ерөөсөө ингээ жил гараа сунжирч байгаа байхгүй. Тэгээд жил гараа сунжирсан орн дахиад хэдэн 10,000 хэдэн 20 30 50,000 зэрэг ингээл үхэл байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо их бас аюултай сонин үзэгдэл болж исэн байгаа. За цэргүүдийн хувьд энэ дайн ерөөсөө ямар ч утгагүй болж ирсэн. Ялангуяа Америкийн цэргүүдийн талаас бол тэр чинь нэгдүгээр хүний нутаг тий хүнд нөхцөл ингээл байлж байна. За яг одоо хятад хойд солонгосын цэргүүд бол ингээд үзэл суртлаар ингээд дотроос нэг юм бас нэг галтай юм шиг байлдаад байна шүү дээ. За цаг агарын нөхцөл байдал асар хүнд тэнд бол маш одоо бүхчим халуун чиглэг хуурай явна гэдэг үндэс ер нь бол байхгүй. Байнга л хамаг юм чийхтэй хөлмөл нойтон гутлан нойтон аймсан нойтон гэхэр ч одоо маш хэцүү шүү дээ ер нь бол тий яаж ч утсан тий. За өвөл нь бол нэг сэтэл маш их цаас ордог солонгост ч тий. За дээрэс нь дэлхийн 2 дугаар дайны үед байгаагүй маш харгас хэрцгий зэвсгүүд ашиглагдчихсэн. За энэ нэр бол нафтлины бөмбөг юу одоо нефттэй бензинтэй бөмбөг. Тэр бол дэлбэрэхээр одоо маш аимшигтай одоо аимшигтайгаар одоо шатдаг хам тэрэнд одоо айхтар түлэгдсэн юмнууд байгаад байдаг шүү дээ. Энэ ялангуяа нөгөө Вьетнамын дан дээр хамгийн ихээр одоо ашиглагдчихсэн, хамгийн их шүүмжлэх хүлээжсэн тийм зэвсэг байгаад байдаг шүү дээ. За тэгээд дээрэс нь одоо юу яадаг? Одоо энэ нөгөө нафтлины бөмбөгт напалм гэж ер нь нэрлэдэг байгаа. Энэ нөгөө нэг напалм дээд гэдэг нэг металл хамтлаг бол энэ Америкчуудын тэр хэрэгжилж байсан харгас зэвсгийг одоо шүүмжилж гарч ирсэн тэрийг одоо тийм л утгатай ер нь хамтлаг юм шиг байлаа шүү дээ. Тэр айхтар хэрцгий зэвсэг. Тэгэл хамгийн гол дээр чинь жирийн ард иргэд амар ингээ битүү ингээ хавтгаатай ингээ өртдөг тий. Тэгэхээр одоо энэ нөгөө нэг цэргийн PTSD гэж яриад байдаг шүү дээ. Нөгөө цочрлын дараах стрессийн синдром гэж яриад байдаг. Одоо ингээл эргэж очиод ингээд тэр жирийн иргэний амьдралдаа шингэж чаддаггүй. Одоо янз бүрийн зүүдэлж ингээ хардаардаг. Тэгэл нөгөө амар юм байдаг шүү дээ. Нэг 1000 charts-тэй иргээл тэ ингээл гүйлэрчдэг. Тэгэл заримдаа ингээд дайны дунд ингээд сандарч ингэж хүүжсэн сүүл рүүгээ бүр ингээд юугаа ч ойлгохоо болоод ингээл гөлрөөл таг болчдөг. Энэ талаар хийсэн кинонууд зөндөө байдаг тийм. Вьетнамын дайнд явсан яг Вьетнамын дайнаас ирсэн цэргүүдийн талаар тэр нөгөө энгийн бодит амьдралдаа буцаж орж чадахгүй. Тэгээд түүнээсээ болоод ер нь бол хар тамхины хамааралтай болох гэмт хэрэг үйлдэх хүчирхийлэл үйлдэх тохиолдлууд нь маш өндөр болцсон. Тийм л байдаг бахтай тэр. Тийм аимшиг юм үзэж байгаа юм чинь. Тий. Тэгэд эн чин за урд нь байсан бол ингээл за өсрөөл буудна те. За өсрөөл ингээл нөгөө байонет гэл нөгөө жадтай ингээл юм мараа байлдан та. Тэр чин бол бас нэг ойлгож болохоор тэгтэл ингээл солонгосын дайнаас эхлээл ингээл янз бүрийн ингээд карпет бомб ингээл юу хавтгаад бөмбөгдөг ингээл тэгэл нөгөө их буугаар ингээд өдөрт хэдэн 10,000
одоо их бууны сумаар ингээл бууддаг. Тэг чи ингээл жирийн ард ирэхэд ингээл зөвхөр нэг хүүхдийн хуйлгаа тасарсан. Тиймэрхүү юм харахаар чинь үнэхээр цочролд орохоос аргагүй л болж таарч байгаа байхгүй. За тэгээд шөнийн одоо энэ хятадын агаарын хүч байх хятадд одоо нэг агаарын хүч байхгүй учраас голдоо шөнөөр довтолдог. Шөнөөр довтлохоор энэ чинь нэг янз бүрийн нэг юутай дов тулгын цаана байгаа ч юм ингээд барилга байшингийн цаана байгаа ингээд байг устгахын тулд нөө минимата ингээд ашигладаг. Нөө ингээд угылж байгаа л ингээд бууддаг нэг буунууд байгаа шүү дээ. Тэгэл шөн довтлохлоор чи ингээд шөн ингээд нөгөө амир зэрэг хүч ам ингээд амарч явах чинь пүү гэл ингээд гинт нөгөө миниматныхаа сон бууж ирдэг ч юм. За тэгээд нөгөө flame thrower нэг галаар үлээдэг зэвсэг. За довтолж ирээд оков руу одоо нөөвчрөөр тэрийг чиглүүлж байгаа явах юм бол тэнд маш аимшигтэй үзэгдэл бол тэр зэрэг тэнд байгаа зэрэг бүгд чатна. За тэр бункер зэвэрлэх зэвсэг шүү дээ. Тэр одоо галаар үлээдэг зэвсэг бол тий. Ямар амар муухай зэвсгүүд хэрэглэсэн. Тий одоо хамгийн л аимшигтэй зэвсэг чи энэ үед л одоо. Дэлхийн 2 дугаар дайн дуусаад дайны дараа юу болсон бэхээр ерөөсө зэвсгийн үйлдвэрлэлтэйг анхааралцсан юм шүү. Тий. Тэгээ тэрийг ерөөсө ингээд туршилтын талбайн дээр аимшигтай хүнийг үү олноор нь яргалж харгалж тэ устгах. Тэр туршилт нь өөрөө энэ тань байсан юм шүү. Тэг яг үнэхээр яг тийм. Эн чинь яг дэлхийн 2 дугаар дайны дараа гарч байгаа хамгийн том дайн байна. Одоо өргөн хэмжээний том дайн байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг бүхэл нэг аюултай зэвсгүүд бүгд тийм яг хэрэглэгдэж эхэлж байна гэсэн үг. За хойд солонгосын одоо фронтын ард талыг одоо хавтгаад бөмбөгдсөн түрүүн ярьсан шиг тийм. За хойд солонгос бөмбөгдүүлэг хот тосох нь бараг нэгч үлдээг үйлдвэр төмөр замыг бөмбөгдөн 70 бөмбөгдөж хот тосох цэргүүдийг үер тавтуулна гэдэг. Эн чинь бол бүр наад захын үзэгдэл болж хөрж байгаа. За 1952 оны 11 дугаар сард Америкийн нэгдсэн улсад одоо ерөнхийлөгчийн сонгуул боллоо. За энэ болохоор нэг ерөнхийдөө нэг шинэ асуудлууд яригч эхэлж байгаа юм. Тэгэхээр хоёр нэг хамтран ажиллаж танилцуулчих. За тийм. За цаг хугацааны аялал нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг хүссэн хөрөнгөө хүссэн улсаас авираатай Investcore Leasing хэвэн та бүгдд хүргэж байна. За гадаадд ажиллаж амьдардагч Монголд орон сууц автомашин авахар төлөвлөж байгаа хүмүүс байвал анхаарлаа хандуулаарай. Гадаад байдаг монголчууд маань эх орондоо санхүүгийн үйлчилгээ авах ямар ч боломжгүй байдаг. Энэхүү асуудлыг цогцоор нь шийдэж чадсан Investcore Leasing гэдэг компани iLease лизингийн үйлчилгээг та бүгд сонсч байсан уу? За гадаад улс оронд ажиллаж амьдардаг монголчууд маань тэр улсаас олж байгаа орлогоо нотлуулан хүссэн хөрөнгөө лизингээр худалдан авах боломжийг бий болгож байгаа юм байна. Мөн Солонгос, Япон, Америк, Чех гэд дэлхийн 10 улсад өөрсдийн агентуудтай тул та өөрийн амьдарч байгаа газараас шууд уулзаад мэдээлэл авах бүрэн боломжтой. За тэгвэл хэрхэн лизингийн хүсэлтэд илгээх юм болоо гэж сонсогч маань гайхаж байвал iLease-ийн мэн гэсэн веб хуудас руу ороод материалаа бүрдүүлээд хүсэлтэд илгээхэд ажлын 1-3 хоногийн дотор шийдвэрлэн хариу өгөх юм байна. Та дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсвэл iLease-ийн мэн гэсэн веб хуудас болон 72 тэгтэг 27 тэгтэг 72 тэгтэг 27 тэгтэг дугаарыг утсаар холбогдсон мэдээлэл авах боломжтой. Хүссэн хөрөнгөө хүссэн улсаасаа. За та бүхэн офисоос нь очиж энд байгаа гэр бүл найз нөхдөөрөө дамжуулан мэдээлэл авахыг хүсвэл буянгийн зам дагуу IC Tower-ын 12 давхарт байрлалт юм байна. За Facebook нь iLease-ийн мэн гэсэн Facebook харин веб хуудас нь iLease-ийн мэн. За тэгээд та бүхэн 70 тэгтэг 27 тэгтэг 72 тэгтэг 27 тэгтэг гэсэн хоёр утсын дугаартай юм байна. За энэ бол айгүй гоё боломж байна тий. Гадаад байгаа монголчууд маань нөгөө санхүүгийн үйлчилгээг манайх ч нөгөө яг ирж биеэрээ өөрийгөө таниулж санхүүгийн үйлчилгээнүүд нэг боломжтой. Тэгээ гадаад руу гараад олон жил болсон хүмүүс байгаа ш тий. Тухайн газараа доктортой ажилдаг, доктортой орлоготой болцсон. Тэгээд мэдээж энд их орондоо үйл хөдлөх хөрөнгө газар автомашин худалдаж авч авахыг хүсч болно. Энд байгаа гэр бүлийнхэндээ туслах. Ер нь баг тэрх гэж л ихэнх нь явж байгаа шүү дээ тий. За тэгэхээр сайхан үйлчилгээ гарсан юм байна. Тэгээ та бүхэн iLease-ийн мэн хуудасаар ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваад хүссэн зээлийн үйлчилгээгээ аваад Монголдо үйл хөдлөх хөрөнгө болон төлөвлөлт тээврийн хэрэгсэлтэй болох боломжтой юм байна. За баярлаа. За ингээд 52 оны 11 дугаар сар болж байгаамаа. 52 он ч одоо сонгуулийн цикл болчихж байгаа Америкт. За ерөнхийлөгчийн сонгуул болсон Dwight Eisenhower гэдэг одоо нэр дэвшигч маань Солонгосын дайныг дуусгахны гол үрээ болгож гарч ирсэн. За 12 дугаар сард үнэхээр Солонгост өөрөө очиж байдалтай танилцсан байдаг. Одоо сонгуульд ялсныхаа дараа тий. За сонгуулиас 4 сарын дараа Сталин ашгүй хөвч талд орсон. Тэгэхээр одоо ингээд хоёр талд ингээд бас ингээд аз завшинтай юм тохиолдож байгаа хөөх. Тэгэхгүй бол одоо тэгээд үргэлжилсэн бол бас яах ч вэ? Дахиад нэг 2 3 жил 5 жил 4 жил үргэлжилсэн бол тий.
За тэрний ард одоо Сталин чинь өгөхөд өгөнгөт арталт нь одоо Маленко, Берия, Хрущев гэсэн нөхцөл хоорондоо тэмцэлдэж эхэлнэ. Тэгэхээр нөгөө нэг гадаад бодлогын янз бүрийн нөгөө эрчимтэй үйл ажиллагаанууд их сонирн биш болж эхэлж байгаа байхгүй дотоодоо тэмцэлтэй болоод эхлэнгүү те. Тэгэхээр ер нь бол одоо ер нь за солонгосын танд болдог ч юм уу да. Одоо Америкч гэсэн одоо болох гадах шиг байна. Тэгээ тэгэхээр нөгөө түрүүн ярьсан чиг яаж одоо ингэ нэг нүүрээ тахлаад энэ дайнаас гарах вэ гэдэг асуудал улам яригдчих эхэлж байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр за одоо Кремлээс бол за одоо Ким Ир Сенд, Ким Ил Сунг болохоор за байлдгаа одоо дайн тулааны зогсоомоор байвал ер нь бид нүд дэмжин шүү гэсэн санааг ер нь хэлж эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр цаашдаа бол болохгүй байсан ч бид нүд дэмжихгүй шүү. Одоо дэмжлэгээ болио шүү гэсэн утгатай шүү дээ. За ингээд тийм болж ирсэн. За зөвлөлт дэмжихгүй бол одоо хятад бүрч хүнд байдалтай болно гэсэн үг. Тийм. Тэгэхээр одоо хятад ч гэсэн байлдгаа одоо байлдах сонирхолтой болж эхлэн гэсэн үг шүү дээ. За тэгээд 53 оны хавраас эхлээд одоо яриа хэлцээр овоо нааштай явагдаж эхэлсэн. Энэ дээр харин өмнөд Солонгосын ерөнхийлөгч дайныг ерөөсөө дуусгах сонирхолтой байсан гэж байгаа байхгүй. Ягаад гэвэл энэ юу гэхээр одоо ингэж Америк нэгдсэн улс өшөө хүчтэй давталчих юм бол та нар хятадыг дийлэн шүү дээ. Та нар манай Солонгосыг бүрэн нэгтгэж чадсан шүү дээ. Яагаад тийхгүй байгаа юм бэ гэсэн яг одоогийн Зеленский шиг үйлдэл гаргаж байна гэж байгаа байхгүй. Одоо ер нь бол Трамп ч Зеленскийг хаягдсан шүү дээ. Чи одоо ялагдлаа хүлэн зөвшөөрөөд энэ алдсан газар нутгийг Оросын талд өгөөд хаяачтай гэдэг юм ярьдаг болчиход байгаа шүү дээ. Одоо бол тий. Тэгэхээр ер нь яг тэрнтэй төсөл үйл явдал болсон байгаа юм л да. Нэг удаа тэр өмнө Солонгос ерөнхийлөгч яасан бэ гэхээр бүр 20 одоо нэг евро хятад руу буцах, хойд Солонгос руу буцах сонирхолгүй байгаа 25 мянган одоо олзны цэгийг шууд сулцсан байна. Шууд ингээд нийгэмд ингээд гаргацсан гэсэн. Тэгэхээр тэн чин бол ерөөсөө юуг яриа хэлцэрэг самар хордлого байна гэсэн үг шүү дээ. Тэг яг коммунистуудын уурыг хөрөх гэдэг байгаа байхгүй. Дайныг тулааныг үргэлжлүүлэх гэдэг. За тэгээд эцэст нь бол Америк одоо бид нар одоо цэргийн харилцаанд туслах гэрээ чамтай байгуулнаа. Эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ. Дайнаа л дуусгачих одоо миний хөгшөө ингээл бараг л те. Тэгжиж нэг одоо тэр өмнө Солонгосын одоо юг ерөнхийлөгчийг тайвшруулж одоо зөвшөөрүүлсэн байгаа. За олзны хүмүүсийг буцаах асуудал дээр бол одоо зөвхөн буцахыг хүссэн олзны хүмүүсийг одоо буцаана. Харин хүсэхгүй байвал дундыг баримтлсан ямар нэгэн улсад аваачиж амьдруулна гэсэн тохиолдолд хүрсэн байгаа. Хайгуу сонио. Энэ нэг Солонгосын хэлэлцээнд оролцсон дундыг баримтлсан 5 улс гэж байт юм байна л да. Энэтхэг, Швед, Швейцар, Польш, Чехословак гэсэн 5 улс байгаа. За эндээс бол яг энэтхэг, Польш, Чехословак бол болж байна. Швед, Швейцар бол ер нь Америкийн талын 2 улс шүү дээ тий. За Швейцар бол яг та брендинг нүгөөсаа юу шүү дээ тий. Тэгэхээр бол одоо энэ нэг яаж нүүрээ тахлах вэ гэдэг асуудлаар ярьж эхэлж байна гэж байгаа байхгүй. За улзлагдсан 75 мянган одоо хятад цэргээс 21 мянган буцахыг хүсээгүй. Гэхдээ тэдний бол дундыг баримтлсан улс руу шилжүүлнэ гэжсэн одоо нэг хэсэг байлгаж ирсэн шүү 50 руу явуулсан байна. За тэр нь бол одоо суртал ухуулгын агуулгаар бол 50-ны үед маш том ялалт болчихж байгаа байхгүй. Хятадууд биднийг дэмждэг юм аа. Бид нар дээр ирэхийг хүсдэг юм аа гэдэг одоо Гоминданы нэг тийм том суртал ухуулгын явдал болсон. За тэгвэл Бээжинд бол маш их хэвтер явдал болж байгаа. Энэ Америк ингээд нэг тим явдал ингээд одоо Кобийн пуужингийн тулгарал дээр ярьж байгаа ч гэсэн тийм байдаг шүү дээ. Эхлээд нэг тохироо хийчээд дараа нөгөө за би одоо энэ тохирооноос буцлаа гэхэд Орос яавал гэж яаж чадахгүй шүү дээ гэдэг нөхцөл байдлыг одоо тийм ажиглалт хийж хагаад нөгөө яриа хэл самнаас буцдаг үзэгдэл ер нь Америкийн төвхөнд ер нь нэлээд байдаг шүү дээ. Тэгэхээр одоо тэгж хэлснээс буцсан л байгаа юм л та нөгөө энтх рүү тэр зэрэгүүд ерөөс аваачаагүй л гэсэн үг. Буюу өөрийнхөө холбоот нь Тайванд ашигтай үйлдэл хийцэн байгаа байхгүй. За хойд Солонгосоос 132 мянган олзны цэрэг байсан. Тэднээс 57 мянган буцахыг хүсээгүй. Өмнөд дүүлдсэн. Бараг одоо 40% нь бараг таалан шахуу те. Тэд нар бол өмнөд дүүлдэд амьдрахад ямар ч асуудалгүй шүү дээ. За Америк цэргүүдээс бол 7 мянган цэрэг олзлогдсон байдаг. Тэд нар бол маш хүнд нөхцөлд амьдарч байсан. 40% нь ерөөсөө энэ хүнд нөхцөлөөс болж үхсэн гэж байгаа юм. За ингээд хүйтэн нотноос болж нөхцөл цэглэнгээс болж заримдаа зүгээр зодод алчих шүү дээ нөхдөд ч юм бол те. Одоо хойд Солонгосын нөхдөд бол те. За өмнөд Солонгосын 90 мянган цэрэг олзлогдсноос ердөө 8-9 мянган эргэж ирсэн гэж байгаа.
одоо хойд солонгос олзлогдсон. За тэр үлдсэн одоо 80-д тэр 80-ад мянган цэрэг нь үхсэн үү, хойд солонгостой шингэсэн үү тэр талаар мэдээлэл байхгүй шүү дээ. Хойд солонгос жаа битүү хаалттай юм чи тэ. За ийм байдалтай. Одоо олзны сэргүүдийг ярил тийм байдалтай байсан юм байна. За тэгээд ер нь яриа хэлэлцээр эцсийн мөчөд ингээ гарын үсэг зурх хүртэл үргэлжилж байсан. Албан ёсоор гал зогсох гэрээ зурагт хүртэл ганц ч гэсэн толгой эзэлчих санаатай, ганц ч гэсэн цэргийн застав эзэлчих санаатай. Тийм үргэлжлээ л гэсэн. Одоо маргааш өглөө зурлаа гэхэд өчигдөр өрөө нь бол нэг дайн тулаан үргэлжлээл ингээл гал ерөөсө байнгын буундуутай гэсэн үг. Тийм л байдалтай. За ингээд 1953 оны 6 дугаар сарын 27 гэдэг нь бол энэ хоёр солонгосын түүхэн одоо түүхэн өдөр байдаг. Энэ бол одоо гал зогсох гэрээнд гар үсэг зурсан өдрөө гэж. Ингээд одоо 3 жил 1 сар үргэлжилсэн дайныгаал намжсан юм аа. Одоо яг л 3 жил үргэлжилсэн болж таарч байгаа юм тийм. Одоо хоёр улсын хооронд 4 км орчим зайтай 4 км-ийн өргөнтэй одоо цэрэггүйжүүлсэн бүс гэж байдаг. За энэ бүсэд одоо ямар нэгэн байлдаан гарахгүй байхыг дээр дурдсан дундын байр суурьтай 5 улс хянаж байдаг гэж. За хоёр улсын хооронд одоо инхийн гэрээ байгуулах асуудал одоо Женевт яригдаад ерөөсөө тохиролцоонд хүрч чадаагүй. Одоо л энэ чинь Орос очоос амраад байгаа шүү дээ. Тийм тэгэхээр тэр тохиролцоонд ерөөсөө хүрээгүй. Тэгэхээр одоо хүртэл өмнөд хойд солонгос зүгээр л юутай гал зогсох гэрээтэй л явдаг гэсэн. Инхийн гэрээ ерөөсөө хийгээгүй те. За дайны хохирлыг ярих юм бол одоо өмнөд солонгос 137 мянган цэрэг одоо алагдсан 450 мянган цэрэг шархагдсан гэж. Хойд солонгосоос одоо 200-аас 400 мянган цэргийн одоо хохирол гарсан гэж тооцоо байдаг. Энд чинь бол бас ингээд тодорхой хэлэх боломжгүй те. За Америкийн нэгдсэн улсаас 36 мянган цэрэг алагдсан 100 мянган цэрэг шархагдсан гэж. Чи бол хүний нутагт очиж байлдаж байгаа хүмүүсийн хувьд тэр одоо ард иргэд одоо арга гэрийнхэн тал дээр асар хүн дээр тусч ийн гэсэн үг шүү дээ. За эх орныхоо төлөө байлдаж байгаа бол бас нэг өөр хэрэг тэгтэл ингээд хаа байсан нэг хаа. Хүний нутагт хүний газрын талаад байсан. Утга учиргүй тэр дайныг одоо зөвөр ойлгуулах юм хэцүү шүү дээ ер нь бол тийм. Тэгэл Вьетнамын дайн дээр ч гэсэн эцэстээ тэгэл дотооддоо эсэргүүцэл гарсараа л ялагдсан гэсэн. Эйзенхауэр ч гэсэн энэ солонгосын дайныг зогсооно гэдэг чинь ард иргэдийн эсэргүүцлэр болж л одоо зогсоож ийн гэсэн үг шүү дээ ойлгомжтой тийм. За Хятадаас бол 114 мянган цэрэг алагдсан 200 мянган цэрэг шархагдсан гэдэг. За энэ бол юу юм бэлээ? Сүүлд одоо ингээд янз бүрийн ингээд судалгаа тооцоо хийсээр хагаад бүр 380 мянган Хятад цэргийн бараг алагдсан юм шүү дээ гэсэн. Тийм байтал одоо тийм одоо тоон өссөөр байгаа. Одоо энэ чинь нэг янз бүр сурталчилгаалгаар агуулгаар ингээд тоогоо дарсаар байсан юм чи сүүл рүүгээд үнэн бодит юмны илэрсээр гал нэмэгдээл байдаг шүү дээ. Үндсэндээ энэ дайны нийт одоо хохирол гэвэл ерөөсө 2 сая цэрэг болон жирийн иргэний хохирол. Тийм одоо асар олон хүн насарсан. Тэр чи одоо тухай чинь 2 солонгос чинь нийлээд нэг хэдэн сая хүн амта 25 сая хүн амта байлаа да. Тэгэхээр чи нийт ер нь ард иргэдийнх нь баг 10% ч юм уу дайн ингээл өргөгдсөн байгаа байхгүй тий. За дайнд өргөгдөхөөс гадна эн чинь бол эдийн засаг ялангуяа хойд солонгос бол бүх юмыг баг тгээс эхэлж байна гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө дайн дууслаа гэхэд за ингээ гал тий гал одоо тий ингээ галаа зогсоолоо гэхэд түүнээс тэр дайны нөгөө учруулсан нийгэм эдийн засаг санхүүгийн хохирлоос улбаатай үргэлжилж байгаа дам нөлөөний хөлийг бас тооцох. Үргэлжлэн өвчин зовлонгийн ингээл тооцох юм бол аимшигтай юм болж таарч байгаа. За дэлхийд дахинд олон улсад ямар өөрчлөлт одоо гарсан бэ гэхээр одоо жишээ нь Тайван дээр өөрчлөлт гарсан байгаа даа. Эхэндээ бол Трумэн одоо Чанкай шиг коммунистуудыг хоол болгоод орхичих гэж бодож ирсэн гэж одоо янз бүрийн архив баримтуудад тухайд хийжсэн конгрессийн хурлын протокол дээрс харахад тийм байсан. Тэгэд солонгосын дайнаас хойш бол тэгж болохгүй мэнэ гэж одоо шийдээд одоо Тайваныг хаях гэжсэн болоод нэгдсэн улсын 7 дугаар флотыг авчиж Тайваны хоолойд байрлуулсан. Яагаад гэвэл Хятад далаад биднийг яаж чадахгүй мэн. Жоо нэг жижигвтер флот аваачаа тавьчихвал яаж чадахгүй мэн гэдгийг ер нь мэдэрсэн гэсэн. За тийм байдалтай нэг юм өөрчлөлт гарч байгаа жишээт. Америкийн нэгдсэн улсууд цэргийн зардлаа одоо асар тийч төсвийн хуваарьнд боддог шүү дээ. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын зэвсэг техникийн одоо төсөвт эзлэх
хувь нь илүү өндөр болж эхэлсэн гэсэн. За баруун Герман их хүчрэх болж эхэлж байгаа энэ милитаржиж эхэлж байна гэсэн. Одоо юунаас нь гэсэн үг шүү дээ. Одоо юу НАТОгийн хүрээнд гэсэн үг шүү дээ, тэ. За тэгээд НАТОгийн сэргэлт одоо тухайд одоо янз бүрийн иргэний нийгмийн либерал одоо арчилсан байдлаар илүү эрчимжүүлж исэн болвол сандраад ерөөсө гялт цэргийн хүчрхийлэлтийг одоо илүү хурдаа тавьдаг болж эхэлсэн гэсэн үг. За хятадын хувьд одоо нэр төрийн ялалт байсан. За барууны хүчнүүд одоо хятадын эсрэг одоо 20 жил худалдааны хориг тавьсан, дипломат хориг тавьсан. Одоо хятад гэдэг Маогийн эсрэг л яриад байгаа шүү дээ, тэ. За тэгээд иймэрхүү янз бүрийн өөрчлөлт гарчээ. За тэгээд эн чинь бол нэг хүйтэн дайны хамгийн ихний байлдан байгаа шүү дээ. Энэний дараа ингээл янз бүрийн тэнд юуны дараа нь ингээ Вьетнамын даймаа гэдэг ч юм гээд өрнөд хүйтэн дай маань өрнөд явсан байгаа маа. За нэг ийм солонгосын дайны түүх гэж нэг ийм юм болж тээ. Маш сонирхолтой байлаа. Тэгээ түн харамсалтай энэ ингээ ах トゥ ус. Сасан. Тийм шүү дээ. Тэг яг ингээд бодит хамгийн ингээд том гүрнүүд өөрсдийн эрх ашигтай геополитик стратегийн хувьд энэ дайнд оролцож байгаа болохоос биш яг тухайн ард түмний сайн сайхныг бодож, ив нэгдлийг бодож ерөөсөө тэхгүй юм те. За ингээд та бүгдд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр сувгийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг хүрлээ. Орчуулагч, өгүүлэгч Мөнхбаатар нэвтрүүлгээ бэлтэн та бүгд төрглөө. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон зүүн төлөвлөгөөнөөр хүрлээ. Өнөөдрийн дугаарыг хүссэн хөрөнгөө хүссэн усаас авираатай Invesco Leasing чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээд ураатай Бекутан гэсэн ивент итгэн та бүгд төрглөө. Дараагийн дугаараар уулзлаа, баяртай. За баярлалаа, баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа ажлын банкны дансгаа 4191 тэгдүрв 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.